Одоо цагт эргэн ирэхэд энд магадлал бараг 5% байхад мөн чанар онсон тэр нэрээ сэжиглэнэ. Одоо тэр ямар нэг сэжигтэй зүүж болж байгаад бүрэн үнэмшин. Эрвэн үнийг эзэн хүн гоблин бач 2% гэж гайхаад бээр нүгөөсгэж өмнөх залуу эрт чаны мөн чанарыг авч тэрний мөрдөхөд ашигласан гэж тайлбарсан. Дараа нь тэр эрвэнээс үнийг амаар байгаа эсхийг асуухад охины нүд 100 сарын өглөө шиг гэртэн. Охин 50 байхыг хичээн. Хэрв тэр авахгүй бол өөрөө авъя гэж хэлэх ба. Бээр нь одоо эвчгийн ижвтэй баг басандаа харамсан. Тэрийн хооронд тэр ямар мөн чанар амаар байгаагаа яг таг мэдчихсэн ч үнийг авах нь хэлбэр биштэй. Тэрээр эрвэнд мөн чанарыг солилцох талаар ямар нэг юм хийж өгч танихгүй дуу яриган тасалж. Тэд зогс химээ хаширх хэсэг аг явцтай тулгчдын эсрэг нүүр тална. Улаан өст залуу ураг шалхан хариулт шаар тод эрүүн өөрсдийн талыг тайлбарлахыг хичээвч бэрний савн түүний аз хэзээ ч юм сайн байдаггүй хэлнэ. Тиймээс тэр юу ч хэлэхгүйгээр эрүүнийг шүрэн авч мөн чанар руу шууд шидэж үүнийг сорон авахд хүргэнэ. Улаан өст залуу өөр амгтаа шатаж мөн чанар тэднийх байсан гэж хашгиран секунд тутамд улам бүр уурна. Бёрн бат загсан жаахан сорцсон харагдах эрүүнийг дэмжих бөгөөд энэ залуустай таарсан гэж хэдийн таамагчснаа дотроо өгөөч хэлнэ. Энэ залуус магадгүй мөн чанарыг мэдрээд өөрсдөө шүрэн авахар яарч ирсэн биз. Гэвч эрүүн хэдийн нүунээр залгицсан тул тэдэнд харамсалтай байна. Муухай инээн зүйлээр бээр нь тэдэнд олуулаад байгаа нь тодорхойч зэрэгтэй байвал ураг шалахыг шаардна. Гэвч яг иймээс энэ төхөрөх сонгож байхгүй. Түүний нүдэн зэрэг догшин гэж ба тодорч тэдэнд дазаа үзэсгэж замаа цэвэрхийг хэлнэ. Тэгээд тэр хоёр тэндээс зогтох бөгөөд бээр нь шууд эрүүн дэрийг чарахгүйгээр гарц руу өргөжлүүлсэн гүхийг хашгирна. Охин дөрвөн залуу хэдийн наалга болсон гэж хэлэхдээ төрөвцөн хിവэр байв. Гэвч бээр нь тэр залуус хорсон ч тэдэнтэй дахин таарч томдор магадaltaй гэдэгт итгэлтэй байв. Тэр тэдний дөрвөлээ баг байсан бөгөөд магадгүй 2 дугаар түвшнийг содж байсан гэж хортон тайлбарсан. Тэгээд тэд орчны ойролцоод байгаа тул нэгдүгээр давхар руу буцаж хот руу буцах төлөвлөгөөтэй байх магадaltaй. Энгийн үгээ хэлбэл тэд тэр хоёртой ажил буцах төлөвлөгөөтэй байгааг тэр хэлнэ. Эрвэн түүнийг ямар гайхалтай болохыг биширч хэлнэ. Яг тэр үед охины чихэн хаалын горим шижиж 50 орчим метрийн зайд гоблины бүжиг байгаад анхааруулна. Бэрнэр хэцгүүгээр энэ удаад тэднээс зайлсхийх гэж хашгирах чихэн толгойс эсрэн гоблинууд хэдийн тэдний эсрэг шууд дайрч байна гэж хэлнэ. Бээр нь уурсандаа эрүүгээ зуран гоблинуудыг хийж ордог байсан нь эсрэгээрээ биш. Дандаа тэд байсныг тэмдэглэнэ. Одоо тэр энэ нь зүгээр нэг тохиолдол биш эсэхэд гайхаж гişин. Охинд өөрийг нь дахахыг тушаагаад ирсэн замаараа хурдан буцна. Эрвэн нэг юм хэлэхээр амаа нэг ч агарыг зөсөн өөрлөөн зөвлөс самыг хармагц түүний царайны хувирчгийн дүүрчвэртэн. Охиныг хариу үйлдэж үзүүлэхээс өмнө бээр нь түүнийг шүүрэн авч яг цагтаа замаас нь холдуулах ба дараа нь охин ханиалхан өөрөө зайс хийчих байсан юм химэн гомдлно. Гэвч бээр нь түүний яриг тасалж самыг харуулсан нь гоблин биш байсан гэж шууд хэлнэ. Тэр одоо энэ нь өмнөх хөгөр хогноод мөн гэдэгт бүрэн үнэмшин. Тэд гоблинуудыг урьж аван Бэрэн болон Аравын нарыг тулдж байх хорн битгэлгүй байхад нь барихыг хүсэж өөр талаас нь отолд хийсэн байх ёстой. Тэр охин жирхоо зогсоож хүчээ ашиглахыг хэлж охин түүнийг гайхан чагтаана. Тиймээс тэр мөн чанар бүр үзүүлж нэмээд зогсохгүй талт идэшгүй ур чадвар өгч чаддаг болохыг санаж мөн чанарын хүчийг ашиглахыг тайлбарсан. Охин хэрхэн ажиртагийг мэдэхгүй гэж яригч Бэрнийн хэдийнэ дэвцсэн гэж хэлнэ. Хүснээр нь охины бие бүтгэж агаар замгаж эхэлнэ. Тэр бага зэрэг гайхан харах ба ур чадвар үнэхээр ингэж хэлбэрээ төвчж чаддаг гэж гайхна. Ямартай ч тэр нухацтай болж охиныг арбалеттай залууг мөрдөх хооронд гоблинуудыг сайтуулна гэж хэлээ цөнхөө өгнө. Охин эргэлдэж энэ нь амийн хорсол байж магадгүй гэж анхаарч Бэрн түнд марах цаг байхгүй гэж хүднэр хэлнэ. Тэр охинд нуугдж харахаасаа өмнө түүний дохиог хүлээхийг тушаана. Охин дохио нь юу юм бэ гэж асуухыг хичээгч тэр хэдийн гоблинууд руу гүйж тэнийг юм хийхгүй байхыг араас нь хашгирна. Бэрн зогсож зүүн талдаа толгохоор замгаж буй гоблинуудыг мэдэрнэ. Тэрээр ихний самаас хойш амь ханууд гарч ирээгүй хэмдүүлэн довтлоонд орох ба гоблинуудыг дуусгасны дараа тэд гарч ирнэ гэж мөчөрхөн. Тэр 12 орчин гоблинтай хаягтаалж хоёр нь юу хийж байгаагаа мэдж байгаа мэд сэрсэн барьсныг харан алтай итвэжтэйгээр савлуулна. Харваачид байхгүй байгаад сэтгэл амрын жаахан тавширагч түүний бамбай ханаас ч имэрсэн самыг хаах хортол тэр яарсандаа өөрийгөө зөвхөн. Тэгээд анхаарсаа ярин цовжлох үед гоблин түүнийг дөрч нуруунд нь хорц өвдөж мэдрэлтэн. Гэвч Бэрн жинхэнэ агуу нэгэн тол тэр зүйлийг чичрэгчхөө зарна. Энэ гримлинүүдтэй толдож явахдаа ч эрвэн түүнийг хамгаалахгүй байгаа тул арбалеттай бандыг анхааралтай ажиглах хэвээр. Цохилдууд бөөгнөрч нөхцөл байдал хурдан хяналтаас гарч байгааг мэдрэхэд тэр хүн дээр ангисгаж эхэлнэ. Түүний рүү хоёр сум харван ирж байгааг мэдрэхэд түүний зүүн инстинкт дүүрсэн. Нэг нь гоблинаас агарын харваа чархаас ирэх сумтай хамт хоёр талаас нэгэн зэрэг давтлахад тэр хоёр зөнгөнд хаах боломжгүй шүүд ойлгов. Тэр хурдан сэжигч агарын харвааны самыг хаахар шийдсэн ч гоблины сум тохорон зоогт hodioолондоо алдав. Хор шууд үйлчилж эхэлснээр гарыг нь хөдөлгөөнгүй болгож ганцхан нэрөөс гартаа үйлцсэн тэр хоёр зэсийнхээ нэгийг сонгох ёстойг ойлгов. Тэр эргэлзэлгүйгээр алхаа хайж сумыг соглон авав. Гоблинуудаас ирээ судлаачид аюултай тул бам байна. Энэ аюулаас амьд үлдэхэд илүү тустай гэж шийдэв. Ингээд тэр зандаа таарчсан гоблинуудыг бамбагаар цохиж эхэлсэн ч тоон борхгүй байгаа дуур нь хөрөв. Төсөлд нь гоблинууд түүний аюултай ор амьсгалыг мэдэрч ясандаа зүгтахад
Тэр араас нь хөөх шаардлагагүйдээ тайвшран янсгаав. Яг энэ үед отогчид гарч ирэн өдөртөгч нь Бюрнийг гоблинуудыг ганцаараа зохицуулсныг шоглов. Самура хуцтай залуу гайхаж байгаа боловч Бюрн тэднийг анханасаа байсныг мэдэж байснаа дараахан хийч. Харин агаарын харваач харахачныг харахгүй байв. Өдөртөгч үүнийг тоолгүй ээж хүн хаан нугтж байгааг данцсан асуухад Бюрн нурдаар өөртөө толждож чадах уу? Химэн тохорох уу? Улаан өст толгоогоос хэсрэн ийм бэжтэй байж толцоор байхыг хараад Бюрнийг үнэхээр бороор юм химэн үгснэ. Шархайгийн зан амтэн тэнцүүж ишвиг хөхий шаардсан ичтэй инэмсгэж. Бюрн бие тоосон инэмсгэж үзүүлэхэд залуус түүнийг сажаатай гэж дуудан дими ярийн зогсоож таж тод битгий санааж. Өдөртөгч бас монгол биш таж багийн хондоо санар сэрэмжтэй байхыг сануулж тэд бүгдээрээ бараар руу шууд дайрав. Бюрний зүүн гар хөдлөхгүй хിവэр байсан бөгөөд эрвэн харваач шархайг буулгаж часан болов гэж бодонгоо далавар хорогоо тэнгэр рүү бахархалтайгаар гозоо сонтөхөө өгөө. Өдөртөгч үнэхээр гайхаж энэ бараар юу хийгээд байгааг асуув. Бюрн зүгээр эрвэнгийн төхөөг харсан даа гэж найдажээ. Тэр үнээс тэр төлөвлөгөө байхгүй тул тэр дийлдэсгүй сажаатай мэт урагштайрч давтлагчдыг сандрав. Тэр бамбахаараа өдөртөгчийг мөрөгсөн бөгөөд цадхан сүүлчин мөчөд сөзөөрөө хааж анжив. Таамарлж яснаар аим хань хөшөөд тасламж дуудаж багийн хонон зэсгээ далаасаар тавтлаа. Бюрн самурын сүүжний эрийг юу юугүй болтож амжсан ч одоо хурхан сажуулж болно гэдгийг мэдчихэ. Тэгээд тэр тэхэн урагштайрч эрүүнд боломж гаргахын тулд зэсгээ хамаагүй савчив. Түүний толгой төхөө харваач залууд яригдсан юм биш бидтэй гэсэн бодол эргэлдэж эхлэв. Гэтэл яг энэ үед та нэгтэйгээс самнисэж ирэн бүдийг сандрахав. Бюрн энэ сум түүнийх мөн үү гэж бодож амжаагүй. Тэнгэр дундуур нь орч самыг хийж бархан хасныг хараад ишвих мөн бос хой батлав. Том бийд залуу сумуудыг өөрөө хаахтаж бусд нь варуушаа хамтдаа дарахыг хаширав. Тэр бүр дараагийн самыг замаас нь зайлуулж бүх зүйлийг хянж амд тахныг шавлав. Бюрн танкер анханасаа үнийг төлөвлөж ясныг ойлгоод аманда харав. Одоо багийн бүсэд гişүүд Бюрнийг бүслэн зассан тул тэр тэднийг бүгдийг нь дийж чадахгүйгээ мэдэж байв. Тэгээд тэр боломжтой зүйлээ зойлож хор шийдэв. Зүүн гар нь хэрэггүй болсон тул тэр үнийгээ улаан өстийг цохих боломжоор сольж урагш дайран залуугийн тархийг тарвас шиг хэмэх цөхөв. Тэр цаг алдгүй рид самурай руу харан түүний дайрчдыг бултаж арш руу хорондоо зай барив. Бюрны ийм хордон хөдсөн самурай үнэхээр гайхаж цачраж барив. Энэ үед бамбай тэй залуу дахин нэг сумыг хаахаар үсэрсэн ч тэр нь гачсан байж бамбайгийн дүүлцэлв. Бюрн инээмсэглэн залууг доромжирж үнэхээр бүх зүйлийг хааж чадна гэж бодоо юу хэмээн асуув. Танкер шатаж буй бамбагаа шууд шидэж самурай бүх зүйлийг хордон дуусгахаар тэхэн урагш хосхий. Гэрч эрвэний сүнсэн харваач гэдгийг хинч тэдэнд сануулаагүй. Тус гэрчсэн сам танкерийн мөрөлдөө шууд зогтож тэр жаахан хөвгчиг орлоо. Улаан өст айцаар дүүрэн аимшигын кинонд гардаг шиг эргэн тайрнаа харч харваачиг өөрөө зөрчилсөн гэж хашгиран оройгүй. Бюрн түүний зогтохыг хараад эргэн даатахаар шийдэж самурай Бюрнийг бууж өгөхийг шаардсан сэлмээ өргөжлүүлэн савчив. Бюрн дуу хоолойр тоолгүй эргэнд илүү цаг очигтэр анхаарсаа төвсрүүлв. Самурай тэхэн дайрах үед Бюрн нөхцөн хөдөлж бамбайгаа ардсан байсан танкерийн нөөцлөг цохин залууг шууд ухаан ардурж онгоо. Самурай гялалтсан зандраа толгоогоо иж гархан нүдэндээ өөр хилэн дүрждүүлсэн салаатай мэттэй харахад Бюрн түүнийг одоо ганцаараа үрцнийг дуртав. Тэр ийм хүчтэй нэгийг яагаад энэ тэнэгүүддээ цуг явж байгааг гайхаж байв. Цохилт бүрийг хасаар Бюрн энэ залуугийн гаргаж би хамгийн том алдаа бол өөрийг нь дутуу үнэлэх явдал гэж бодон оргиж төрөн самурайг хамгаалалтад ороход хүрэх. Дараа нь тэр барбар ухаанаа ашиглан бамбаагаар цохих хормог хөдөлгөөн хийж дунд нь бамбаагаа тарж явуулснаар самурайг мөргүүлв. Залууг цавч хвч цагдалгүй Бюрн түүнийг цахаасан заамдан авахад самурайн сүнсэн дайдас хоров. Түүнийг дээш татан Бюрн хашгирч намайг үнэхээр ийм хогийн цэг төхөн гэж бодоо юу хэмээн асуув. Тэгээд тэр урагш бүхий өглөөний цэвшгээгээ хийгээгүй хүн шиг залуугийн хүзүүрөө шууд зурв. Тэдний сүүлчийн хийг алхтаа Бюрн намнаасаа цасыг арчиж тэр зандраа залуугийн гинээс цалхих хүсээгүүдээ шүсээ хаяа. Яг энэ үед эрвэнгөө ирж түүний сайн байгаа эсхийг сандран шалгав. Тэр эмчилгээний ундаа гаргаж ирэн тусгай харцсан тоо шарханд дэмий өрөлгөө хой шаардав. Энэ ундаа ходоод руу норсон агшинд татвар нь салид бууж байгаа юм шиг шатаж биеийнх нь ичбэр хайж байгаа мэт санагдав. Эрүүн ганцаараа түүнийг дэмжих багшийг зэрэгжүүлж яхад тэр арай гэж түүнээс цаг асуув. Тэр хурдан шалгаад одоо 11 цаг 30 минут болж байна. Дүнжин харт хот өвдө 40 минут үжлээ гэж хариулв. Ямар ч санаалахгүйгээр Бюрн хөнзөө эргэж хоцоо тайч эхлэхийг тушаав. Охин шууд улайж амьд үждэх ямар нэг санаа шашбан байгаа байх гэж бодон хоцоо тайч эхэлдэг. Тэр түүнийг цогцнуудын хувцсыг тайлгсан юм гэж тайван хийв. Марах цаг байхгүй тул тэр зэсэн хувцсыг дээрэндэж хөвчгээд охин агаарын хараа болон улаан өстийн унасан үнтэй зүйсийг авахаргүй. Тэд цогцнуудаас зүйс цогцолж орц руу бүрэх хооронд цаг ясаар байв. Ердөө ганцхан минут үлдээд байхад тэд портал руу шидэгдэн орч амжив. Банга бэдгчсэн биен заяа тавьсан түүний нэр хүндтэй үс саналтай юм шиг нүрээрээ газар онов. Эрвэн чангаар инээж Бюрн хизээч харж байгаагүй. Тод инээмсэглэлийг нь харангаа ямар хараагцсан бурхны өрийг хүргээд ийм аттай байгаа болоо гэж гайхав. Эргэн түнднээ түн сайн байлаа гэж хэлв. Бюрн хариу болгон толгой төгсөн ч цаг ямар талуу талан байсан зөч ордарсан хийгээр байв. Тэр тэдний өмнөх яриаг санаж тэр үед юу хийхийг хүсчээснийг нь асуув. Бюрн хуруугаа өргөсөн ч уушин газрын нэрийг санахгүй байгаагаа ойлгоод ирээд төгсөв. Үйлцэн хоёр тархины эсээ ажил болон тархиа заваасны эцэс тараал тажим гэдэг нэрийг арай гэж санав. Тэр охинд тэнд уулзахыг хэлж
тэдний араас борч хагтахад тэд хотдоо буцаан шидэвдэв. Асуур амьсгаа аван биер нь Рафанад буцаад ирлээ хэмээн намандаа өглөв. Буцаж ирч буй бусад айл хүчдийг ажиглангай биер нь энд зөндөө олон судлаач байгаа нь гайхацгүй биш ч цар хэмжээ нь үнэхээр өөр санагдж байв. Лабиринтэд цаг хугацаа сонин өрсдөг бөгөөд гадаа эртөө ганцхан өдөр өнгөрдөг. Тус тэр цагаа өргөж шинжлэх хэрэгтэй болдог. Яг энэ үед хин нэгэн түүний бүтэн нэрийг дуудахад тэр дууг нь санахыг хичээ. Тэр залуугийн нэрийг Жирак гэж зөв хилэнгараас нь барихад өөр нэг варвар гарч ерэн тэдний яриа өрнө. Түүнийг мэдлэхээс өмнө варваруудын нөгөө нэг баг цөвлөрөн аяжийн түүхээс хэлцэж эхлэхэд би өнөөх юу ч ойлгохгүй энэ санамсаргүй өөрсөлт болчлоо гэж бодов. Эцэст нь энэ замбараагүй багийнхан найз нөхдийн тэмцээн цохон байгуулахаар шийдэж шалгах цэрүү зөөсөхөд биер нараас нь нуутахыг хичээсэн ч чирэгдэн дагаж чив. Кастер кастчин нэмэгтэй чулуунуудыг тоож эхлэн 41,000 орчим том дүнг зарлав. Бүгдээрээ Жиракийн олцонд баярсан шүү гэж хэлв. Энэ үед биер нүүрийн гэсэн 3 утыг гаргаж ирэхэд кастчин нэмэгтэй тэднийг гайхан харж бүгдээрээ мангасан кристалл юм уу хэмээн асуух хурдан тоож эхлэв. Алдаа хүчээс чорднор хэдхэн секундэд тоож дуусаад 182,000 гэсэн тоо хийв. Бүгд пиж ядан ширцний одлого шөвөлдөж манай залууг шиндээ дамжиж тавтагчаар зарлаа. Тэгээд тэд түүний гоёмсог хүцэл шин чимэрлэхийг анзаарч дайчдын оргил химэн өргөмжлөө. Тэд ухаалан хашгирч хэвшээд буйн тэдний сэтгэл эзэнлийг ойлгов. Учир нь тэр ахын хүн шиг орсон сорилдоо ирхэн болон гарч ирсэн юм. Эцэст нь тэр ч бас өөр өнцгөр тавтлаа. Тэр хамгийн шилтгэн гэж ашиграхад шалгах цэгийн ажилтнууд тосоох гэж ядж хахад гид түүнийг агарч шидэж бүр чиг самуун дэгдээ. Варварууд улам чангаар уучлалтгүйж бүх зүйлийг дуусахгүй замбараагүй гэдэл болгон хуурхав. Хэсэг хугацааны дараа дуу чимээ намдаж биер нь анх удаага өнгөрөөсөн зүйл байж магадгүй гэж бодон одоогоор бусад варвартай хамтдаа хар шийдэв. Яг энэ үед тэр асаас танил хүн хараад найзуудтайгаа баяртай ярьж хэрүүн болохыг таньлаа. Биер нь түүнийг харан өөрөө горил шиг хүмүүсээр хүрээлүүлж яхад тэр ямар сайхан юм бэ гэж харсав. Ирвэн түүнийг анзаарч талхад тэр өнөө орой уулзцгаая гэж амаараа хэлв. Тэр шууд зөвшөөрсөн ч хажуугийн охин сэжигшиж түүнийг таних уу гэж асуув. Гэвч Ирвэн сандарч шууд л үгүйсгэв. Хаа байснаас Карак гэрээнд орцож биернийг тэр дагныг таних уу гэхэд тэр ч нүд ирмэлгүй үгүйсгэв. Карак хэтрүүлж шилдэг дайчин тэр амьхаа урт чихнүүдтэй харьцахгүй байсан дээр гив. Настай эмэгтэй дөрмөслийг сонссон бөгөөд биер нэдгээр зэрлэг тэнэгүүдээс сулаа салархад ойрхон байсан тул нөхөд алгасхай хүсв. Сүүчин варварууд явж байгааг хараад энэ заануудын дэргэд ирүүнтэй ярьж чадахгүй гэж бодон босодтой цаг болсныг хурдан хэлв. Яг энэ үед нэг хүү аагаа дуудан тэрвэж хэргүй. Биерэн гэр бүлүүд нулимстай баяр баясгалаар иргэн уулзж байгаа чимээгүй харна. Гэвч нөхөр нь аялагчийн дунд байхгүйгээс болон ухаан алдах эмэгтэй болон бусад олон хүмүүс эмгэнэн гашуудхыг харахад тэр баяр баясгал гашуудлаар тэнцвэрчв. Тэр энэ тоглоомыг тоолж барсгүй олон удаа тоглосон ч хавтга графикийн оронд бодит түүний сэтгэл хөдлөлийг харах нөөрөөр тусч таагүй сэтгэлдээ сүүлд нь варвараа дадгуус шиг найрч шараарыг асгаж байхад биерэн болонгийн нэг хэсэгт чимээгүй болгоно. Тэр өмнө нь алдсан хэрэгтэй мэдээлэл олох гэж дагаж ирсэн ч эдгээр залуус зүгээр өөрсдийгөө болон түүний цагийг хүрч байгаа тодорхой байв. Тэр ширээ ширүүн дэсв. Тэр босоод явах газартай гэж хэлв. Тэгвч бусд нь шууд түүнийг гол дүр шиг сандарч эхлэв. Гэвч гайхалтай нь тэд бүгд түүнд амжилт хүсээд юу ч болоогүй юм шиг буцаад найрч эхлэв. Биерэн хотоор алхаж хүүхдүүд тоож байгааг хараад аль хоёр зан хэл мангас эсвэл хүн байхгүй. Арт талд зүгээр зарим нөбөд дэвшиж байгаа нь. Энд ямар 50 байгааг бодно. Хотод дүрм журамтай бөгөөд хэрэг тэр энд төрсэн бол хин нэгэн түн туслах байсан гэх санин тайвшруулах хуур амьсгалтай. Жомор орохдоо тэр энэ дэхий бодит ертөнцөөс илүү зэвсэг байж алгач бас хамаагүй 50 юм гэж бодов. Тэр биеэ угааж өмхийн хугацаа хайсны дараа орон дээр нүрээрээ унаж гэрээ ямар их санаж байгаагаа ухаар нь нулимсаа арай гэж барина. Тэр унтаад шин дөлөр сонин орцсаад 5 цаг орчим унсан болжтой гэж таамаглаад эцэст нь уушин газар эрүүнтэй уулзахаар явах цаг болжээ гэж бодов. Дэлгүүрийн эзэн хар халим уушин газар 10 жилийн өмнө алгасан бөгөөд зарим сүргэгчний алдаанаас болоод эртдээр үед зарагдсан гих цочиртон мэдээг хэлв. Биер нь итгэж ядан хөдөлгөөнгүй болж тоглоомын ертөнцийн цаг хугацаа энэхээс хамаагүй хоцорч байгааг ойлгов. Тэгээд тэр газрын шинэ нэрийг асуув. Хэсэг хугацааны дараа тэр бетон бүтэн өмнө зогсож өөр амьсгалын ногт өөрөөс нь тол зүг газар мөн үү гэж гайхав. Гэвч тэр ядаж бичгийг нь уншиж чадаж байгаандаа сэтгэл самрав. Түүнийг дотог шарахад замбараагүй байдал огтноч. Зөвх чахын хөслийн тавтай морino гэж хэлв. Гэвч тэр зөв алхам хийхээс өмнө эрүүн өмнөх ишвтэй хамт амарч ясан ширээнээсээ дасж додов. Богино өстэй охин түүнийг ширтэн харах боловч биер нь өөрийгөө танилцуулж түүнийг хинбэ гэж асуув. Тэр өөрийгөө Ирвэний эгч гэж нэрлсэн ч тэр нэрийг нь мэдхийг хүсэж тэр эцэст нь Тереза гэж буужхав. Гэсэн ч биер нүунийг аль хэдийн таамарсан ч өнгөрөө. Тереза цаг ашталгүй ширээд ирсэн. Түүн шиг варвар залуухан охиныг ийм газар урахад юу бодож ясныг мэдхийг шаардав. Тэр түүнийг өхрийн харцаар харна. Эгч нь түүнийг өвчмийн шин Ирвэнийг энэ сэжигтэй газар чирч ирээд дараа нь алиал гिच шиг зогтон түүнийг шүнийг ганцаараа өнгөрөөхөд хүргэж
Зарим барьсны өнгөөр дарамжсан үгс хийж ясан гэж хүүднэр хийв. Бюрний төвчээр барагдаж ихсэн. Өчигдөр шөнийн талаар юу яриад байгааг асуухад тэр зүгээр түүний санаатаагаар тэнийг царайлж байна гэж бодов. Тэр түүнийг хамгийн амархан мартагддаг экс шигээ тоолгүй өнгөрөөж оронд нэрүүрүү эргэж асуухад тэр чанга Трисатыг цаг гэж хариулж түүнийг бүрэн гайхшруулв. Магадгүй тэр одоо сэрснийхээ дараа энэ сэрэг байгаа нь им өчтэй байх. Бодит байдал дээр засаг бүтэн өдөрчин унтсан бөгөөд маш их бүрийг харагдан зогсох хэрвээ сэтгэлдээ уучлахгүй. Тэгээд манай залуу эцэст нь хүлээж бүтэн цагаар унтсандаа уучлахгүйсэн. Үнэн дээр тэдний хоёулын хитрхи их цочирдуулв. Терезия ууртай байж чадхааргүй гайхаж оронд нь яагаад түүнийг ийм цагт чирч ирснийг мэдхийг шаардав. Тэр түүнийг мэрэгжлийн шиг өргөжлөлн тоолгүй. Хэрэг тодорхой мэдхийг хүсвэл Ирвинээс өөрөөс нь асуу гэж хэлсэн нь. Түүний мэдрэжлийг усан хөдөлгөж түүнийг шинэхэн химээ хайрлав. Гэвч манай залуу үнийг өнгөрөөхгүй. Хэрэг Ирвинийг үр тасрах гэж байгаа бол ааш занга хаяхыг анхааруулв. Судас нь бараг тасрах төхөж тэр ширээн дээр бүдүүн ууд дэрсэн. 9 зэс бүтсэн 50 мянган гурван чулууг өгөв. Энэ нь Бюрний тархийг гацааж тэр мөнгөөр алгатан. Дүүгээс нь хол бай хайг сануулдаг муухай солонгос драма болж байна гэж бодоход хүргэв. Терезия варуур залуу яагаад мөнгийг авахгүй байгаад гайхаж өөр ямар нэг зүйл болоод байна гэж сэжигжэн түүнийг хажуунаас нь харж эхлэв. Эрхэм хүн байсныхаа хувьд тэр оронд нь Ирвинээс энэ төхөцөн сэтгэл хангалуун байгаа эсхийг асууж хэрэгтэй зүйлээ хүртэл туслах болно гэсэн хэрцлийг сануулв. Энэ нь түүнийг сандрагсан бөгөөд дараа нь тэр бүх зүйлийг 50-50 болон хуваана гэж хэнцэрээр нэмж хэлэхэд түүний сэтгэл сэрв. Гэвч тэр хортон гонигтай байж дорж уучлалгүйс нь Бюрнийг гайханууд ирэмхэд хүргэв. Терезия одооноос ихшин Ирвин түүнтэй хамт байх болно. Учир нь уламжлалын улмаас өмнө ганцаараа явуулах хэрэгтэй байсан ч одоо тийм биш гэж тайлбарлав. Бюр нь Ирвинд аль хэдийн дэмжихэд хүчтэй ихчгсэн ертөнцийг сэтгэлдээ зөвхөж байхад Терезия одыг эцсийн харуулах шиг урагш түлхэж сануулгыг ойлгохыг хэлв. Бюр түүнийг засааж энэ төлбөр нь хамтдаа олж асан 900-ийн төлөө юу гэж асуув. Түүнийг баталгаажуулахад тэр тохиолдсон хаашнаас хэдэн чулуудтай байгааг зааж үзүүлв. Эш хурамч харамсан царай гарган үлдсэнийг нь гаргаж ирсэн нь түүнийг түнд зэж харахыг үнэхээр оролцов гэж гайхаад хүргэв. Энэ нь түүний өөрийг улам хүргэж тэр эцэст нь гараарууд яагаад тагнадтай түнжин муутай байдгийг ойлгов. Тэгээд Ирвинтэй ганцаараа ярьцхийн тулд түүнийг явахыг шууд том асуув. Терезия хэлэх зүйл үлдсэн гэдэгт итгэж чадахгүй байгаа юм шиг харагдана. Ирвин түнд ирсэнд нь баярлалаа гэж хэлхийн хажуугаар одоо явж болно гэж саялтаагаар хэлв. Терезия Ирвин одоо хүүхэд биш гэсэн сануулгыг ойлгосон ч сүүрчийн хоромд Бюрнийг Ирвинтэй унтахгүй гэж тангараг сая шаардав. Хөөрхий охин анхаарт уусахыг хүсэж байгаа юм шиг харагдаж байхад Бюрэн бүсэд бүх сонголтууд толгомд хിവэрөө хайсхийг гайхсан ч эцэст нь ямар ч байсан тангараглав. Тэр дайчны нэр хүндийн талаарагт тоохгүй байгаа нь Ирвинийг зүрхний гүнд нь ирж сэтгэлээр унах. Тэр хариултад сэтгэл хангалуун байсан Терезия эцэст нь явахдаа ирж харан дүүг нь аварсанд баруурт баярснаа хийж сүүлчийн гэнтийн зүйл хий. Ирвин түүнийг ямагт саларч эцэст нь дуурсан их чинь уурсан болов гэж гайхад Бюрэн түүнд санаа зовхгүй байхыг хэлв. Тэр түүнтэй үргэлжлүүлэн ажиллаж чадахгүй дэ уучлалгүй хад их чин дээд зэгшлийн дэгэн учир ямар ч байсан шаардлагагүй гэж тийш хэлв. Тэгээд Ирвин зарим баялагчийн хас асан чулуунуудыг сөхөж ярив. Охин өөр дээрээ нөгөө хоёр судлаачийн өргөчийг үлдээсэн гэж тайлбарлаад маргааш өөрөө очиж чалахыг хэлв. Түүний асуухыг хүссэн зүйлийг охин хэдийн тайцсан тэр дотроо гайхаж багийн гишүүнээ болохоогүйдээ баг зэрэг харамсав. Тэгээд охин эцэст нь гол ярианд оров. Тэр яаж ачиг нь хариулах асуухад тэр баг зэрэг сандарч орхив. Дурлсан охин нүүр нь ураас ихэд төсөөсөнд нь үнэхээр ач хариулмаар байгаагаа өгсөн ярихад их чин саяхан яагаад ааш нь хувраад байсан нь ойлгомжтой болов. Бюр нь хэсэг бодол хийсний эцэст одоогоор юуж бодож олохгүй байгаагаа хишээд оронд нь охиноос өсөж байгаа эсхийг нь асуув. Охин өлсөөгүй гэсэн тул тэр зөвхөн өөртөө захиалга өгөхөр болов. Гэрч хэн бодлоод орн өөрчилж өчтөр ганц төсөж уугаагүй төр савтруулах хондоо шаардав. Тэрээр иргэн ирсний анхны хондогоо түүнтэй хамт уумар байснаа хэлэхэд тэр нь дэгнүүдийн хувьд чухал зүйл байдгийг тэр сарав. Түүнийг гайхшиг харахад охин ач сансандаа хэлсэн юм а гэж засаж хэлээд анхны хондогоо дүнжингийн хамтрагчтайгаа хуваалцмаар байсан хэмээн баяртайгаар нэмж хэлв. Тэр энэ нь түүний иргэн нэрсний анхны хондог биш байх гэж бодон дуугаа солиултал. Залуу түнд өөрийгөө хорн ихтэй гэж хэлж яснаа санаалан залруулав. Энэ нь өхнийг гайхшруулж залуу инээн сүшин энэ нь түүний ч бас анхны дүнжингийн аялал байсныг хэлв. Арааны шүүлс асгаруулан зовтой хамт тэр хоёр хондог өргөн толгов. Баахан шүүгэнтэй уусны дараа Ирвин сандарч одоо цамц өссөн дагаагаа буцалтгүй хэлэхэд залуу ноцтой зүйл рүүгээ орох цаг болсны бодон пива чимээгүй хүн гудэрч архив. Тэр аамаарчаад охины сайхан ач хариулна гэснийг сөхөж эцэст нь нэг юм бодож алснаа хэлв. Ирвин нарийн дэндүү докторч тэр нь юу болохыг асуув. Бюр нэнд дагаад хамгаалагчид барьж хаах гэж хэлэхэд охин шал буруугаар ойлгож шууд түүний өрөө рүү явъя хэмээн зоргосов. Тэгээд Бюрний гэрт буцаж ирээд тэр охинд баг зэрэг хэлэхэд охин яолох бөгөөд хэсэг хугацааны дараа Бюр охины шинээр асан уян хатан чанарын ур чадварыг шалгахаар Ирвиний гарыг арагш нь нугалж байтал
охин гар тасарсаа химээ ойлж эхлэхэд тэр сандаж тэрхв. Энэ нь түүнд өөрийнхөө хүчийг одоо хүртэж бүрэн удирдах чадахгүй байгааг ойлгосоо. Охин нэмдвчтэй гар нь хизээч ийм хол нуурч байгаагүй гэж ярьсахад бир нөхний нөөрөөр асгарах нужин сангастай баримт биш юм шиг үнэхээр итгэжтэй байна уу гэж асуух зэрэг гараа. Ирвэн бүх хүрэг ургаараа тангарагсан хизээч ингэж байгаагүй гээ. Тэгээд манай залуу эцэст нь цогсоод охиныг амраасан дээр юм гэж бодов. Залуу тавимагц ирвэн болонсоогүй чачин амьд үлдсэндээ ипиж чадахгүй байгаагаа чангаар зарч. Уягаагүй яхад нь хийж өгсөн тэр үнгүү. Барины дараа гарын биетэн яаж холбоотой байгааг гайхав. Бьорн дотроо уян хатны чадвар дөрөөр нэмэгдэх нь тоглоом дээр шиг бодит Андерс дээр тийм огцон байсаа гаргахдаггүй юм болов гэж бодов. Сэтгэл нь нэгэнд гутарсан ирүүн түнээс ерөөсөө ур чадварыг нь шашгах гэж өрөөндөө дагуулж ирсэн юм уу гэж асуув. Бьорн харин хотын бүсэд ур чадвар ашиглах дүрм зурцсан хэрэг гэж 50 хариулав. Хэдийгээр үнэн хэрэгтэй тэр зүгээр тоглоом нь тодорхой дижитал интерфейсийг бодит ертөнцид бүх зүйл яаж мэдрэгдэж ажилтгтай харьцуулахыг хүссэн. Дүнжин инстон тоглоом нь хэрэглэгчид ээлтэй гэдгээрээ тийм чалбартай биш гэдгийг тэр санав. Үзүүлэлтүүдээ илүү араас харахад энэ нь тодорхой болно. Оюун санаа, бие махбод, чадвар гэх мэт үндсэн ангиллууд хиндэ ойлгомжтой харагдах боловч үнэндээ олон мянган жижиг далд дэд үзүүлэлтээс бүрддэг. Энэ нь төвчээр нэмэгдэх зэрхэн зөвхөн нөлөөхөнд юм өрхөд туслаа зогсохгүй. Физик тогтолцооны нэг дөрвдөг сайжруулдаг гэсэн үг юм. Үзүүлэлтүүдийн ийм наривчлсан хуваарлалтаас болоод дөрүүдийн үндсэн үзүүлэлтийн утга яг ижил харагдсан ч шас өөр чадвартай болж дуусдаг. Зөвхөн ийм хэмжээний зүйлийг ойлгохын тулд асар их хугацаа зарцуулснаа буюу тунгаан бодов. Тоглоомыг бүтэн мэсэн жил тогсны дараа ч тэр бүх нарийн ширээний нээж чадаагүйгээ хүчэн зөвшөөрөв. Түүний одоо хүртэл бараг ойлгохдоггүй нэг үзүүлэлт бол Озарских үзүүлэлт гэдгийг тэр санав. Энэ бодтол хот норч ирэхэд тэр ирвэн лүү харан энэ нь түүний хэрэглэсэн огтой холбоотойг мэдэж байв. Охин хэсэг хугацаанд гайхшсан харагдаж өөр ямар нэг зүйл үнэхээр хийх юм уу гэж асуув. Гэвч Бьорнас суултыг нь огт тоолгүй. Орондын дүнжинаас гарснаас хойш жижиг зүйл асар их ач холбогдлох. Эсвэл гинт тэчээргүй болох гэх мэт ямар нэгэн сачин өөрчлөлт ажиглагдсан эсхийг асуув. Охин хэсэг бодсны эцэст сайн мэдэхгүй байна гэд. Буцаж ирснийхээ дараа жимэг идмээр санагдсанаа л та санаж байна гэж нэн тийшхэд. Энэ үзүүлэлт ерөнхийдөө хүчийг хэсгэдэм болов. Тиймээс өөрөө тоглож яхад нь тодорхой нөлөө үзүүлээгүй юм болов гэж тэр гайхав. Тэрээр одоо хүртэл юу ч мэдэхгүй байгаа бусад үзүүлэлтүүдийн талаар бодонгон бодлоор эрүүн ханцаанаас нь татаж ядарч байгаа хэлэхэд тэр илүү олон туршилт хийхийг хүсэж байсан ч өнөөдөртөө дуусгаад амархан дээр гэж бодов. Тэр лагаа унтрааж тэр хоёулаа орондоо оров. Яг унтаж ярих гэж явахад нь Терезагийн сануулгах олон эрвэнтэй хамт унтахгүй гэж өгсөн амлалт нь гинт санагдсан ч тэр анхнаасаа охинд ямар ч юм санаа агуулаагүй. Тэр энэ нь хамаагүй гэж өөрийгөө итгүүлэн юм бодлыг орхив. Үйл явц улам өрчимжиж, эцэгтэй мөч ярдж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж, хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин дараа гаргаж өгье. Таашаагдсан бол лайк дарж, сувлын мэн заавал бүртгүүлээрэй.